Тэгээ надад чинь бид нар мэдж л да. Би танаас тодорхой асуудал ирсэн тодорхой хариулаад өгөлтэй. Жишээлбэл одоо 35 жилийн эрүүл ахуйн халдвар суудлын байцаагч тэгээд вакцинатор хийсэн хүн чинь тэр 600 мянга авч байгаа шүү дээ. Анх бүр тэр 500 байсан. Одоо тэгтэл нөгөө тэтгэвэр тэгшгснээр ямар ч ажил хийгээгөө тэтгэврт гарсан зарим одоо тийм улсууд ижилхэн тэтгэвэр авч байгаа хгүй. Жишээлбэл Өлгөө сум 3 дугаар баягийн иргэн би нийгмийн дадлын ерөнхий газар тэний өргөдлийн явуулсан. Шийдэж өгөөг байхгүй. Энийг ч одоо нэмэх тийм одоо юу байдгүй юм уу? Олон жил яхаарахгүй ажилласан юм байж яадаг. Нөгөө талаа сая эдэн засгийн одоо энэгийн нөхцөл байдалтай холбоотой яг тэтгэвэр хөрнө гэж бодож байгааг асуусан шүү дээ. Хөрөлцөө одоо ард иргэд чиг өрөхгүй байх гэж яриад байгаа шүү дээ. Энэ талаар асууя гэсэн шүү дээ танд. За нэг төсөгч 30 сарнгийн ерөнхийдөө би энэ хоёуланд нэг тэгээд одоо хариулчих. Ер нь бол тэтгэврийн одоо өнөөгийн одоо хэмжээ маань бол энэ одоо эдийн засгийн өнөөгийн бас одоо бэрхшээлтэй асуудал бол үн шаншны өсөлттэй уялдаатай тийм ээ. Амжиргааны өртгийн уялдаатай өсөлттэй уялдаатайгаар энэ тэтгэврийг хөрөлцөхгүй төвшөнд одоо улам гүнзгийрнэ. Тийм учраас бол одоо үн шаншны өсөлттэй уялдуулаад тэтгэврийг бол жил болгон дараа жилийнх нь одоо эхнээс индексжүүлэх тухай асуудал бол одоо би туйл эрхцээ хувьд бий болсон. Тийм учраас бол цаашдаа бол энэ үн ашны өсөлтийг дагуулсан одоо энэ эрхцээний шинжилгээг бол хэрэгжүүлэх нь гарцаагүй. Гэхдээ ер нь энэ нөгөө өнгөрсөн хугацаанд авч байсан цалингийн одоо үн цэнийг өнөөдөр илэрхийлэх тэр коэффициентуудыг бол бас шинээр авч үзэх шаардлага бол бас одоо гарч магадгүй. Өөрөөр хэлбэл одоо үн ханшны өсөлтөд уялдуулаад эдийн засгийн өсөлтөд уялдуулаад байгаа боломжуудтай уялдуулаад ер нь өнгөрсөн цалин хөлсний өнөөгийн үн цэнийг нь одоо зөв тогтоох замаар тэтгэврийг нэмэгдүүлэх тэр одоо илэрхийллийг бол бид нар шинээр одоо тооцоолох шаардлагатай гэсэн миний хувийн байр суурь юм байдаг. Энийг бол бас одоо мэргэжлийн улсууд бол илүү сайн одоо ойлгож байгаа бах. За 35 жил ажилласан хүмбэл одоо баг тэтгэвэр авч байна гэдэг энэ янз бүр байгаа. Тэгэхээр би бол ингэж хэлсэн шүү дээ. Манай нийгмийн даатгалын ерөнхий хуулиар тогтоосон тэтгэвэр нийгмийн даатгалын одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хамгийн үндсэн нэг зарчим нь бол шимтгэл төлсөн хугацаа. За 35 жил маш удаан хугацаанд төлж. Гэтэл төлсөн шимтгэлийн хэмжээ тэр үнд ямар байсан. Зарим хүнд бол одоо өндөр байхад зарим хүнд бол бага байгаа учраас энэ багаар тэтгэврэн тогтоогдож байгаа. Тэгэхээр ийм багаар тогтоогдож байгаа улсууд дээр нь бас нөгөө түрүүний миний хэлдэг коэффициент илэрхийллийг одоо бас илүү оновчтой авч үзэх замаар тэр улсуудын өнөөгийн төвшөнд амьдрах боломжийг хангахаар тэтгэврийн одоо хэмжээг яаж нэмэгдүүлэх боломж байна вэ гэдгийг бол одоогийн энэ одоо тэр суурь тэтгэврийн одоо тогтолцоог нэвтрүүлэх гэдэг юм эсвэл шимтгэл суурилсан тогтолцоог одоо хөгжүүлэх гэдэг юм уу? Энэ хүрээнд бол одоо авч үзэх бололцоо бий. Тэр нь бол одоо баялагын сан төсвөөс үзүүлэх татаасыг нэмэгдүүлэх замаар л хийж чадна. Нийгмийн даатгалын сангийн одоо шимтгэл төлөгчдийн мөнгөөр л энэ боломжийг бий болгоход маш бэрхшээлтэй. Би ийм байр суурьтай байгаа. Хувийн байр суурь маань.